та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. UNIMED International эмнэлгийн үр хөвгөлийн эмч Баярцогт байна. Тэгэхээр манай үр шилжүүлэн суулгах төв нь бол 2015 оноос хойш Монгол улстай бол анх удаа хөлдөөлтийн технологиг нэвтрүүлсэн. Хөлдөөлтийн технологи гэдэг маань хүний бэлгийн эсвүүд эер бэлгээс үндгээс болон үр хөвлийг удаан хугацаанд хөлдөөж чадах боломжтой ийм технологи байгаа. 2016 оноос яг хөлдөөлтийн технологиг бүрэн нэвтрүүлж яг эмнэлзүүд бол бид ашиглаж эхэлсэн. Хамгийн анхны Монгол улсад бүртгэгдсэн хөлдөөлтийн дараах ихэр хүүхдүүд бол манай эмнэлэгт бол бүртгэгдсэн. Энэ бол манай эмнэлэгтүүдийн Монгол улс анхны тохиолдол байсан. Өөрөөр хэлбэл тухайн эмэгтэй маань өөрөө үндгэн эсээ өгөөд нөхрийн эер бэлгээсээ нийлүүлж үр хөврөл олгоод түүнийг хөлдөөж чадгалсан. Хөлдөөж хадгалаад тодорхой хугацааны дараа буцаагаад тээгч гэж шилжүүлэн суулгасан. Энэхүү тээгч нь амжилттай жирэмслээд 2 ихэр хүүхэдтэй болсон. Энэ нь хөлдөөлтийн дараах ихэр хүүхдүүд болж бүртгэгдсэн. Энэ нь бас нэг бол бидний хувьд бол маш том амжилт байсан. Яагаад тэгэхээр дөнгөж 2015 онд хөлдөөлтийн технологи нэвтрүүлээд 2016 онд анхны тохиолдол нь 2 ихэр байсан бол бидний хувьд маш том амжилт болж чадсан. Өнөөдөр хүртэл бид бүхэн бол хөлдөөлтийн технологиг тасралтгүй сайжруулж энэ хөлдөөлтийн дараах амжилттай жимтэлтэй хувь бол эрс нэмэгдэж чадсан. Тэгэхээр ерөөдөө бол гэр бүл төлөвлөж байгаа хосууд маань за магадгүй ойрын хэдэн жилдээ тийм ээ хүүхэд болохыг хүүхдээ болохыг төлөвлөгөө асуудаг юм бол энэ хөлдөөлтийн технологиг ашиглаад ирээдүйд тийм ээ эцэг их болох боломж хадгалуулах бүрэн боломж бас байгаа гэдгийг хэлээд бол таатай байна. UNIMED International эмнэлгийн үр хөвгөлийн эмч Баярцогт та бүхэндээ мэдээлэл хүргэлээ.